Хамгийн сайхан зүйл нь юу гэж миний бичлэгийг хинч үзэхгүй байгаа юм юм. Йоо, хэнийг үзчихсэн бол тэгэл дуусаа. Оноон доршдог ш. За. Өнөөдөр миний ярих зүйл бол одоо YouTube дээр байдаг хувь хүний хөгжлийн бичлэгнүүдийг үзсэн хүмүүс яагаад амьдрал дээр хэрэгжүүлдэг вэ гэдэг талаар ер нь бол тавчхандаа 3 минутанд гэлс ярьчихна. Гэтэ нэг бодохгүй. За хүмүүс бол яг тиймэрхүү бичлэгнүүдийг үзээд өөрт нь гоё байдаг болоод үзэж байгаа шүү дээ. Тархинд нь доп орж байгаа учраас үзэж байгаа гэсэн үг. Тэг яагаад допамин ялгараад байна гэвэл за одоо энэ хүмүүс бол им зүйлсүүдийг хийж байгаа болохоор мó харин энэ хүмүүс бол им зүйлсүүдийг хийж байгаа болохоор сайн гэсэн одоо тэр сайн зүйлсүүдийн дотор нь өөрөх нь 2-3 одоо хийж чаддаг зүйл нь байвал одоо өглөөрт босох ч юм уу тий авууштай чанар нь тэр сайхан одоо зүйлд нь байвал энэс нь урамшаад энэс нэг жоохон допамин авангуудаа тэгээд болчдаг гэсэн үг. Цааш нь нэмж судалж яг энэ талаар хөгжих потенциал нь байхгүй гэсэн үг. Тийм болохоор ихэнх хүмүүс тиймэрхүү хувь хүний хөгжлийн бичлэг үзчихэд хэрэгжүүлдэг. Энэ чинээсээ нэг жоохон допамин аваад тэгэл next дараагийн. Ер нь бол нэг иймэрхүү зарчмаар явагддаг гэж би бодож байна. Бараг энэ бодол энэ миний энэ бодол ер нь бол зөв угаасаа зөв л дөө. Одоо бүрийн одоо 20 минутын урттай видеог одоо 300,000 хүн үзэж ийн гэвэл одоо тэгээ Монгол хөгжихөр нэг боллоо шүү дээ. Тийм ээ. Тийм байна. Тэгэхээр яасан байх нь вэ? Яг тэр чиглэлээр бичлэг үзээд хөгжиж гэж бодож байгаа бол тэрний жоохон авж байгаа допамино дараад одоо яг энэ талаар илүү судалж мэдэх ирмэлзэлээр өөрөө хөгжүүлэх зорилгоор судалж өөр дээр хэрэгжүүлвэл өөр чинь илүү ашиг тустай гэсэн үг. За тийм байна. 71-ийн зам байлаа. За бай.